Таны дуртай түүхүүдийг өөрөө зөвхөснэй. Акрис ТV сувагт тавтамарл. Өнөөдөр бид та бүхэндээ вебтум, манга, аниме ертөнцийн хамгийн сонирхолтой нууцуудыг дийлэх гэж байна. Зарим нь фэнүүдийн л дунд яригддаг, зарим нь бүр олон нийтэд хизээч хэл болоогүй нэ. Сайтамагийн эсрэг Гоку. Фэнүүдийн хамгийн их хүсдэг тулаан бол One Punch Man-ы Сайтама болон Dragon Ball-ын Гоку нарын тулаан. Гэвч энэ хоёр супер баатрын тулаан альбаесаар хизээж гарахгүй. Учир нь тэдний эрх нь хоёр өөрсдөөдөд байдаг. Хууль эрхцэн хувьд тэднийг нэг зохиолд оруулах боломжгүй. Яг л Marvel, DC-гийн баатруудын тулаан шиг мөрөөдөл хിവэр. Attack on Titan анх нэг үлрэлттэй л байх байсан. Hajime Isayama эхэндээ ердөө 25 ангитай богино түүх бичих гэж байжээ. Гэтэл анхны улирал нь тесрэлтгийж дэлхийд аяар шуугин тарьсны дараа тэрээр уг түүхийг үргэлжлүүлж гүнзгий сэдвтэй болгосон. Tower of God анхны вебтум аним. Солонгосын вебтум платформоос анх удаа аним болж хувирсан бүтээл бол Tower of God. Энэ нь зөвхөн Солонгос төдийгүй олон улсын вебтумнууд аним болох боломжтой гэдгийг баталсан томоохон түүхэн үлэгдэл болсон. Tokyo Ghoul зохиогчийн нууцлаг амьдрал. Suu Yoshida Tokyo Ghoul-ийн зохиогч. Өөрийн жинхэнээр нас царай зэргийг огт ил гаргадаггүй. Тэр бүр Twitter-ээж маш ховор ашигладаг. Фэнүүдийн дунд Ishida бол Kaneki гэсэн онол хүртэл байдаг. Ээл шоколадын дуртай юу? Дэд нот дээр ээл дүрээрээ үргэлж хамтдаа иддэг нэг. Гэхдээ энэ нь зөвхөн анимт нэмэгдсэн зүйл. Манга дээр ээлийн сахар дуртай талаар бараг дурддаггүй. Анимистууд түүнийг илүү өвөрмөц сонирхолтой болгох гэж энэ онцлогийг нэмсэн байдаг. Omniscient Readers Waypoint. Өнөөдөр олон хүн Omniscient Readers Waypoint-ыг вебтум гэж боддог. Гэвч энэ түүх анх Mumpia дээр веб новел хэлбэрээр нийтлэгдэж байсан. Түүний дараа л Naver webtoon дээр дүрслэлтэй хэлбэртэй орж одоогийн алдарт webtoon болсон юм. Naruto анхны хувилбар. Naruto-ны эхний концепт арт дээр гол дүрийн Naruto нь Fox Demonтой Yakuza маягийн дүр байсан. Masashi Kishimoto уг санааг дараа нинжа ертөнцид оруулж өөрчилсөн. Энэ тухай тэрээр анхны сэтгүүл төсөн ярилцлагатаа дурдсан байдаг. Filler ангиудын цаад учир. Naruto Bleach One Piece зэрэг анимыг үзэж байхад энэ ангийг алгах суу гэж бодогдож байсан нь. Энэ бол filler ангитай холбоотой. Мангаг үзэж төрүүлчихгүй тулд студ filler ангиуд нэмж цагаа өждөг. Үүгээрээ тэд production төлөвлөлтөд удирддаг. Berserker. Kentaro Miura Berserker бол хамгийн сайхан хийцтэй ур чадвар шаардсан мангагийн нэг гэж хэлсэн байдаг. Тэрээр CGI огт ашигладаггүй байсан. Бүх зургаа гараар зурж сүйдвэр бүрийг нарийн харуулдаг байсан. Харамсалтай нь тэр 2021 онд нас барсан ч бүтээл нь мөнх үлдсэн. Solo Leveling блог дээр ихэлсэн. Өнөө цагийн хамгийн алдартай вебтум болох Solo Leveling нь анх Солонгосын нэгэн хувийн блог дээр тавигдаж байсан. Тэр үед хинч энэ зохиол дэлхийг байлдан дагуулна гэж бодоогүй. Хэрвээ чамд эдгээр баримтууд таалагдсан бол лайк дараад Akras TV-д subscribe хийгээрэй. Ирэх удаа илүү гүн гүнзгий, илүү нослог ертөнцөөр аялцгаая.